Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинтч битгийлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаас алахыг байнга зөвлөдөг байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухайг бодоод төр сувгаас алахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөг удахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсож болно шүү гэж хэлэхэд бас таатай байна. За ингээд өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 1-ний Баасан гаригийн үдэш Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За өнөөдөр чинь Баасан гариг тийм ээ? Баасан гариг. Тэгэхээр Баасан гаригийн дугаараараа унтлагын өрөө нэвтрүүлэг маань гэр бүлтэй хосуудад тулгардаг асуудлын талаар ярилцдаг байгаа. Тэгэхээр мэдээж яг сэдвийн хүрээнд ирсэн түүхийг уншиж танилцуулаад тэгээд дараа нь энэ сэдвэрээ сонсогчтойгоо холбогдож ярилцсанаа. Тэгэхээр хэрвээ та Монголоос холбогдохыг хүсэх юм бол 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсэх юм бол 77 77 88 30 гэсэн дугааруудыг түүхээ уншсныхаа дараа нээх болно. За ингээд бүгдээрээ түүх рүүгээ оръё. Сайн байна уу? Миний захиа очих өдрийн мэнд хүргэе. Би амьдралдаа хизээч ийм зүйл бичээ сууж байна гэж төсөөлсөнгүй. Би эд цэцэглэж яваа насан дээр яваа эмэгтэй хүн. Одоо 28 тай. Нөхөр маань надтай өмнөх шигээ дотн харилцаанд орхоо болоод бараг 9 сар болж байна. Бид хоёр дундаасаа ганц хөөрхөн охинтой. Одоо 2 настай. Бид хоёрын эремийн ажил яг л нэг хийх ёстой ажил шиг хийсэн болоод дуустдаг болчихсон юм шиг санагддаг. Надад тэр нэг гүн, дур хүсэл, шүнжэнгөө биш юм аа гэхэд дотн харьцаанд орж байх үедээ биенэргөө тэмүүлж хүсч хийх тийм дотн харьцааг хүсэж байна. Би зүгээр нэг хийсэн болоод орхидог дотн харьцааг хүсдэггүй. Би нөхрөөрөө бүр мөсөн эзэмдүүлмээр байна. Яг өмнө нь ямар байсан шигэ. Аратан атуус мэд биергөө дайрах дур хүсэл, түүний халуун биений элч, биен дээр минь мэдрэгдэх хөлсийг, хөх бөксийг минь шуналтаагаар базах тэр гарыг, энэ бүхнээс авах таашаалыг би өгтлээ хүсэж байна. Хүүхэд төрүүлснээс болоод өөртөө итгэлгүй болсон ч нөхөр минь намайг одоо ч түүний ганц донтолт гэдгийг биеэр мэдрүүлээсэй гэж үнэхээр хүсдэг. Тэр надтай хүсэж тэмүүлж хийхгүй байх нь намайг их зовоож байгаа. Охиноо төрүүлсний дараах биеийн минь өөрчлөлтөнд эсвэл тэр газар маань суларсан юм болов, тэгээд жигшээд байгаа юм болов ч гэж боддог. Эсвэл надаас уйдсандаа илүү бариу, халуухан хин нэгэнтэй болчоод таашаалаа өөр хүнээс аваад байгаа юм болов гэсэн бодол намайг зовоож байна. Сүүлдээ би түүний утсыг шалгаж хувцснаас нь ямар нэгэн үнэр хайж, үнэнч байдалд нь эргэлзэж эхэлсэн. Байсгийгээд л маргачих гээд байгаа. Гэрт нь ийм хөөрхөн эмэгтэй байхад яаж гал халуухнаар дотн харьцаанд орохгүй амьдарч чадж байна. Тэр хэрэгцээгээ магадгүй дэлгэцээс хангаж байгаа юм болов? Эсвэл миний ангаж сангаж өгөх гээд байгаа тэр хүсэл тэмүүллийг өөр нэгэн хүнд өгөөд байгаа юм болов? Аль эсвэл би хэтрүүлэн бодох өвчтөө юм болов? Би нөхрөө араар нь тавихгүй байхыг үнэхээр хичээж яваа. Гэхдээ гадуур явахдаа хэн нэг намайг ангуучлах мэт харах тэр харцыг би хайгаад идэг болчих. Төсөөлөлдөө би өөр хүнтэй хийж байна гэж бодоод эхэлсэн. Өнгөрсөн 7 хоногт манай ажлын залуугийн гар миний гар санамсаргүй хүрэхэд би яг л цахилгаан цохиулах шиг болсон. Би жирсгээл. Миний би зүгээр л таашаал нэхэж байгаа нь мэдрэгдэж байна. Гэтэл нөхөр маань намайг зүгээр л нэг гэр цэвэрлэгч эсвэл хүүхдийн ээж л гэж хараад ах шиг. Миний дур хүслийг ойлгодоггүй, төгшөөдөг тэр залууд би яаж үнэнч байх ёстой юм бэ? Орой бүр л би нөхрөө өдөхөй хичээдэг. Янз янзын хувцас өмсөн, бүр нүрээж бодож үтсэн. Тэгээд ярилцах гэхээр ямар ядаргаатай юм бэ? Явж сэтгцээ үзүүлгэдэг. Хэрвээ нөхөр маань
дахин намайг түлхээд байх юм бол би ердөө ганцхан шөнийн жаргалын төлөө өөр хүний өрөөс тэр дулааныг хайхаар явахад бэлэн байна. Яахаа мэдхээ байгаа та нараас зөвлөгөө хүсэж өчлөө. Намайг ойлгоорой. Баярлалаа. За, тэгэхээр ийм захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв сулраад байна уу, сүүлрээд байна уу гэсэн сэдвт ор явнаа. Тэгэхээр мэдээж одоо холбогдож орж ирж байгаа сонсогч нартайгаа угаасаа бас ингээд элен далангуу ярина. Гэхдээ таны дугаарыг бусдад зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй. Тиймээс та айж имэх зүйлгүйгээр ярилцаарай. Мөн бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох учраас бас зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хичээгээрэй гэж хүсье. За мөн та сонсогч таач гэсэн өөр тохиолдсон одоо насанд хүрэгчдийн сонирхолтой ч юм уу яг ингээд тулгамдсан асуудлууд түүхүүд те эсвэл өөрт одоо юу гэмдэ хөгжилтэй түүхүүд хүндхэн түүхүүд ч юм уу гэр бүлийн асуудлууд синглчүүдийн асуудлууд гэд бүх энэ түүхүүдээ биднэрээр уншуулж олон нийтэд бас ингээд уншихыг хүсэх юм бол ариун бэлэг @mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За ингээд лайвтай хамт байгаа. Лайва үзэж байгаа суугаа солиагүй бас хөтлөгч Халукиг одоо суугийг сонсоо байж байгаа бүх сайхан унтлагын өрөөнийхэн сайхнуудтай энэ үчийн мэндийг хүргье. За тэгэхээр эхнийхээ сонсогчийг авъя. Үчийн мэндээ холбогдсон байна. За үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайн байна уу? Үчийн мэнд хүргэе. За үчийн мэндээ. За үчиг хэр өнгөрөөж байна? Наасан байна. Одоо тэсгээ ярьж байна. Гэрлүүгээ харж байна уу те? За саяхан түүхийг бол сонсцсон тийм ээ? Бүрэн сонслоо. За энэ тал дээр ямар байр суурьтай байна? Юу бодогдож байна? Хамгийн түрүүнд насны ажил тасуу шиг байна тийм ээ? Арай нэг жоохон тод яриад өгөөч. Тэгвэл жоохон тийм сул сонсогдоод байна. Залуу юм шиг байна тийм. Залуу хүмүүс 28 настай. Тийм 28 настай эмэгтэй хүний захиа байгаа байхгүй юу? Залуу юм чи ер нь ихтэй хүн тийм үйлдэл хийж байгаа бол ер нь өөр хүн байна гэж одоо шууд надад хийж бодогдлоо. Цаана нэг юмтай болцсон юм шүү гэдэг үү? Тийм. Тэрнээс залуу хүмүүс шууд ихгүй ахмаа гэж 8-9 цаг тийм хүндий хол байна гэж ер нь бол амьдралтай бол байхгүй. Гэж бодчих. Эмэгтэй минийхаа өөрийгөө бичсэн л байна л да. Би хитрхи ургуулan бодоод төсөөлөд байна уу? Эсвэл магадгүй миний одоо яг нэг эмзэг эрэхтэн маань хүүхэд гаргаснаас хойш суларцсан болов, сунцсан болов, тэрнээс шалтгаалаад жигшээд байгаа юм болов гэд маш олон зүйл төр ингэ санаа зовоод байгаа харагдчихл байна л да. Тэгэхээр энэ тал дээр ер нь хүүхэд төрүүлсний дараа одоо юу гэх юм бэ? Ямарваа нэгэн байдлаар эмэгтэй хүн чинь өөртөө айгүй итгэл нь унтсан байдаг тийм ээ? Тийм тодорхой хугацаанд бол тийм байдаг л та. Гэхдээ хөр зүгээр бахан тийгээс тиймчтэй зүгээр. Тэр энэ хүний хонтор нөхөр одоо тийм үйл хийж байгаа нөхөр тасгаж байна. Тэгээд эмэгтэй хүн гомцондоо бас яг зарим үед хит ургуулсан бодож болно. Гэхдээ ер нь нөхөр гэсэн учраас байна гэж надад хийж байдаг. Зөө. Тэгэхээр одоо таны бодлоор ер нь бол одоо 9 сарын турш яг тийм гоё гал халуун харилцаанд орохгүйгээр нэг оромдсон болоод орчоор гараад яваад шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний төвчээрийн хязгаар гэж юм байдаг уу? Эмэгтэй хүн бол ер нь асар их хичээдэг шүү дээ. Гэхдээ яг энэ тохиолдолд салахгүй цуг яваад байх юм бол нэг эмэгтэй хүн 2 жил дэвчих байхаа. Яг л хүүхэд байж шүү дээ. Тийм хүүхэд байгаа учраас тодорхой хугацаанд дэвчиж явж байгаад хичээлийн хязгаар нэг 2 жил шатвал ер нь
Тэгэхээр одоо нөхөрт нь асуудал байна. Эмэгтэй хүн явж нэг 2 жил хүртэл твчих бах таа л гэж байгаа юм байна, тийм ээ? Тийм, ер нь хүүхэд байгаа учраас тэр мөн 2 жил твчих бах. Тэрнээс хүүхэд байхгүй бол 2 жил бас болохгүй шүү дээ. Лөөлөл энэ зүгээр л боллоо тийм ээ. Тэгтэл хавлаа. Тэгээд эмэгтэй үед залууны үед хичнээн ингээд төрсөн гэснээр бас нэг юм сод одоо юу гэдэг секси удаа ямар нэгэн байдлаар өөртөө сонсон нь айгүй байдаг. Тэгэхээр нөхөр хүссэн нөхөр ишмэрийн одоо инглишгүй хаалцсан гэдэгдэр ширнэ болчихсон байна. Эмэгтэй яг онцон учраас тодорхой хугацаанд тодорхой хугацаанд гэж зарим үед хэтрүүлэн бодож болно. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа. За тийм. Тэгэхээр одоо саяны сонсогчийн маань хувьд болохоор магадгүй нөхөр нь сүүлрээд байгаа юм шүү гэж харж байна гэж байна. Тэгээд явж эмэгтэй хүн чинь маш их төвчээр гаргадаг. Маш олон зүйлийг төвчээд ингээд өнгөрөөдгөө үсрээд хүүхэд дунд нь байгаа учраас нэг 2 жил тэсэх болоо да иймэрхүү байдалтай гэсэн байр суурьтай байна. За дараагийнхаа сонсогчийг авъя. MJ радио холбогдсон байна. Үчимэндээ радиогоо унтраагаарай. За байна уу? Байна. За байна. Үчимэндээ. Байна. За үчимэнд. За энэ тал дээр юу гэж бодож байна вэ? Ер нь яагаад эр хүн эхнэрээсээ хөндөрдөг юм? Би одоо 46 та залуу. За. Ер нь энэ амьдралыг бол ерөнхийдөө үзээ. Тэг. Манай ихнэр одоо 27 нанта автогтер ингээд явж ирсэн. Тэгээд би одоо эмэгтэй хүнийг гомдоож явсан байхаа. Тэгэхээр өөрөө болохоор нэг 10 өрөөр нь явж исэн гэсэн үг үү? Ерөнхийдөө эмэгтэй хүний нэг дор тавих. Энэ дээр бол ихнийд бол би нэг таадгүй байсан. За. Ихнийдээ одоо үтцэн байгаа л та. Ихнийд бол ер нь ирчүүдээс л болж юм дөө. Ирчүүдэд л учир утга нь байгаа даа, шалтгаан байгаа даа. За тэгэхээр өөрийн чинь хувьд одоо ингээд хүүхдээ төрүүлсэн эхнэртэй ингээ хүрхээ болж исэн шалтгаан гарч ивүү юм ижил төстөө одоо бэлгийн одоо дур хүсэл тал дээр ингээд юу хин дур хүсэл нь буурсан тохиолдол гарч байсан уу? Байсан. За тэгэд гол шалтгаан нь яг юу байгаад байсан юм? Ард нь юу байгаад байна? Ямар гол хүчин байгаад байсан юм? Ихтэй бол би нэг анхаа хүүхдээ ингээд нэг сонирн байсан л та. За хүүхдээ төрүүлснийхээ дараа юу? За. Хүндээ одоо нэг анх хүүхэд орсон. Тэгээд нэг хүндээ надад нэг санагдал. Нөгөө надаас нэг тааж байгаа юм шиг санагдал. За эхнэртэн болохоор өөрөөс чинь ингээ зүхтаагаад байсан төрөл юм уу? Тэг ихтэй бол тийм байсан. За. Тэгээ анхны хүүхэд гарсны дараа тэгээ нөө секс гэдэг юм яараа сарав. Ихтэй бол нэг 10 сар нэг жил дотор бол нэг тийм болж ирсэн. За өөрөөс нь одоо ингээд шууд асууя л да. За хүүхэд төрүүлсэн эхнэртэйг одоо нялх биетэй хүн гэсэн үг шүү дээ, тий. Нялх биетэй эхнэртэйгээ ингээд буцаад дотн харилцаанд орж яхад одоо магадгүй эмэгтэй хүн чинь одоо хийсвэр төрчөөгөл бол яг магадгүй яг тэр доороо бол ингэж ирчүүдэд илт мэдрэгддэг юм уу? Яадгийг энэ нь дур хүслийг бууруулдаг юм уу? Энэ дээр юу гэж бодож байна?
Ихэд бол би анхны хүүхдээр ихэд бол амар эвгүй. Эвгүй байсан. Тий. Одоо нэг сонин санагдсан. За. Тэгээд хоёр хүүхдтэй ихэд би ойлгож ирсэн. Тэгэхээр ихтэй би нэг санамж өгөх гэж байхгүй. Ерөөсөө ихтэй ингээдтэй нэг ойлгох хэрэгтэй. Зөв. Тэгээд сэрэл ингээдтэй нэг одоо ихнийг яа цэвэрлүүлээд яадаг вэ? Тэрэн дээр нь жаа хүлээстэй баймаар юм чи. За. Тэрнээс нөө сэргийн ажил чинь даавал нэг дээр нь гараад ингээд гадна шиг. Тэгээд одоо би дөрөв төгсөхгүй. Тэгэхээр одоо институт 20 дэх хүүхдүүд байж болно. Би 43 дэх юм баггүй. Тэгэхээр одоо 20 дэх дөнгөж амьдрал тохиолж байгаа залуучууд нь тэрийг одоо хүнжээж ихнийгээ бас ойлгох хэрэгтэй. Ихэд ойлгохгүйгээр болоод нэг өвдөж байгаа нэг жоо сэрэл жоо бас өөрчлөлт юм чи. За. Энийг л бас хүлээх гэдгийг хэлэх таахгүй юм. За ойлголоо. За маш их баярлалаа холбогдсонд. Үчиг сайхан өнгөрөөрэй. За тийм. Тэгээ ер нь миний үзэл бодол яг юун дээр байна вэ гэхээр би ч бас ингээд бас нэлээд төрчихсөн хүн шүү дээ тий. Энэ тал дээр манай нөхөр бол гэж ам дуурж байгаагүй. Ер нь бол ийм санагдаж байна. Тэр тэгсэн байна гэдэг ч юм уу тий. Би болохоор өөр айгу нээлттэй юм болохоор тэг санагдаж байна. Ингээд өөрчлөгч юм гэхээр үгүй зүгээр байна энэ төр гэ тий. Зүгээр энэ төр гэж бигээд явдаг л байсан л та. Гэхдээ тэр хүн чинь өөрийг чинь хайрлаад эмэгтэй хүн өөрийг чинь хайрлаад хайргуунийхээ хүүхдийг гаргаж өгнөж байхгүй ч тий хайрлаад үр удмыг чинь залгуулах хүүхд гаргаад өгж байхад тэр тусам нь хайрлах ёстой юм шүү. Тэр тусам нь илүү инхрээж илүү санаа тавих ёстой юм шүү гэж бодож байна. За сонсогч авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна уу? Холбогдсон байна. За сонсох. Сайн байна. За сайн байна. Арийнхаа радиог унтраагаарай сонсогдоод тийм шүү. Харин би одоо шууд нэвтрүүлэгтэй холбогдох гэдэг. Тийм холбогдсон байгаа шүү. Арийнхаа радиог унтраагаарай. Радиог унтраачих уу. За бидний өнөөдрийн ярьж байгаа сэдв болохоор хосуудад тулгардаг тохиолддог асуудал байгаа л да. Яг би тэрийг ойлгож байгаа. За тэгэхээр энэ тал дээр ямар байрлал юу гэхээр эмэгтэй хүн хийшүүрээр төрсэн байна уу? Даагаараа төрсэн байна уу? Тэр бол огт байдал байхгүй шүү дээ. Ер нь л эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. За. Хамгийн гол зүйл нь юу гэхээр эмэгтэй хүний өөрийнх нь хувийн эрчүүдтэйгээ одоо хосуудтайгаа ажиллаж байгаа тэр харьцаанаас бүх зүйл шалтгаалдаг байхгүй юу? За. Би одоо өнөөдөр би 52 таг хүн л дээ. Яг миний өмнөх ихнэр бол даагаараа 2 удаа төрсөн. Тэгэхэд бол надад ямар нэгэн асуудал байгаагүй. Зүгээр л байсан. Зүгээр. Би ихнэрийгээ бол хайрладаг байсан. Ихнэр маань сэтгэл хангалуун байсан. За тэгэхээр эр хүн ер нь яагаад ихнэрээсээ хажуудах хүнээсээ хөндөрөөд ингээд цааргалаад идэх юм? Эр хүн хийдэж тийм байхгүй. Хэрвээ ямар нэгэн эмэгтэй хүнтэй холбогдоогүй л бол эр хүн бол ихнэрээсээ хажуудах хосоосоо тэгж цааргалан барина гэсэн тийм бол огт байхгүй. Гэхдээ өөр хүүхдийн гаргаад өгч байгаа юм чи улам л хайрлна үстэй уул нь бол. Улам л хайрлна. Одоо тэгэхээр энэ захиагаа ингээд сонсч байхад одоо энэ эмэгтэй маань өөрөө их залуу хүн байгаа л да 30 ч хүрээгүй. Харин тийм байна. Тэгэхээр наад хэд ч юм бол угаасаа наад эр нөхөр нь бол жоохон явдалтай юм байна.
Ерөөсөө шударга би өөрөө ирэх хүн би олон ирчүүдийг би удирдах өдөр хүртэл явлаа. Миний дор 200-300-аад ирчүүд ажиллаж байлаа. Тэдний аж амьдрал бүх зүйлийг би мэдэх ёстой. Тэдний хоорондын гэр бүлийн амьдралыг нь зохицуулаад ажил амьдралыг ингээд амралтын зохицуулах тиймэрхүү асуудал зөндөө байна. Тэгэхэд их тохиолдолд яг наад асуудал чинь юун дээр толгож ийн юм гэхээр ердөөсөө ирчүүд нь өөрсдөө өөр хүнтэй байгаа. Тий. За тэгэхээр эмэгтэй хүн доогуур төрөлдөөгээд сулрна гэж байдаггүй. Яагаад гэхээр би өөрөө миний ээж болоод миний эгч дүү миний хүүхдүүд хүртэл одоо эмэгтэйчүүдийн эмч байгаа. Эмэгтэй хүмүүс хийх тусам одоо доод би буруу юм хэлэх гэдэг нь л да. Доод булчин чангарч байдаг. Зөв. Тий. Тийм зүйл хийхгүй тохиолдолд бол тэр нь ингээд салраал жоохон сэтгэл санааны гутралд орох юм бол бүр ингээд улам суллардаг. Зөв. Тий. Харин сэтгэл санаа өөдрөг байгаад тэгээ хандлагчтайгаа дотн харьцаанд өргөлж ингээд ороод байх юм бол нөгөөдгөө улам чангарч байдаг. За тэгэхээр одоо манай захианы эзэн болохоор тийм дотн харилцааг бол нөхрөөсөө хүсээд авч чадахгүй байгаад байна. Энэ тохиолдолд ямар нэгэн гаргалгаа байна гэж байх уу? Бага. За. Яагаад гэвэл эхлээд одоо над эрэгтэй нь болохоор өөр хүнтэй болсон байгаа тийм үү? За тэгсэн байж магадгүй гэж ойлгоод байна. За. Тий. Тийм учраас хамгийн гол нь зүгээр л эр нөхрөө тохоо болж. Тий. Тэгэхээр яана гэсэн үг үү? Дотн харьцаанд орхоо болж. Тэгээ бүр тэр чигээрээ цаашаа гүйчүүл яхаа. Тэгвэл тэгэл хаялтаа. Эхнэр үр хүүхдээ бодохгүй л өөр хүнтэй ингээд дотны харьцаанд яваад байвал тэр хань болох юм уу? Ингээд зовж одоо нэг гэр бүлийн хүчил хийлэл гэр бүлийн салт гэдэг чи одоо яг эндээс л үүсэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зүгээр л үнэхээр тийм байдал гаргаад байгаа бол зүгээр л орчих. Зөв. Би нэг түүх хэлэх үү? За. Эхнэр нь зүгээр л нэг хиймэл хүүхэлтэй шиг хитдэг байсан гэж байгаа юм. Бүхэл бүтэн 2-3 жил. Тэнгуут нь 90 нөхөр нь за ерөөсөө би нэг ингээд ерөөсөө дотны харьцаагаа болъё гэд түр зуурда харцнаад за 6 сар огт оролдоогүй дотны харьцаанд оролцоогүй би хааг нь илдээгүй үнсээгүй ингээд орхисон байсан чинь эмэгтэй хүн нөгөө харилцагч эмэгтэй биш үү? Тэгсэн тэр нь өөрөө нөгөөдгөө өдөөд эхэлсэн байгаа юм. Энэ одоо гинт яач юу гэд тий? Тий. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй чинь эргээд хийм байлдаа орох гээд үдсэн чинь эргээд нөгөө эмэгтэй нь дахиад нөгөө нэг хүүхэлтэй байдалтай орсон. Ямар төвхтөн бэ тий? Тэгэнгүүт нь шууд үнсгэж болчихсон гэж байгаа юм. За. Тий. Тэгэл ерөөсөө 1 жилийн дотор нөгөө эмэгтэй нь өөр хүнтэй яваад ихсний болохоор нөгөө чинь бүр хайцсан. За. Тэгсэн эмэгтэй хүн гэдэг чинь юм байхгүй юу? Ерөөсөө хүн яаж харж ийн, яаж хайрлж ийн, яаж инхрийлж ийн те? Хэлж ийн, таалж ийн, үнсж ийн, өнгөж ийн тэр бүгдээр л эмэгтэй хүн татагддаг юм шиг байгаа юм. Үг ярианаас нахуулаад. За наад чинь бол үнэ, наа чинь үнэхээр ортой шүү. Бид нар чинь халамжинд нь явдаг юм аа. Яг зөв. Тэгэхэд эрэгтэй хүн яагаад тэгвэл
та нар бодтоо эрэгтэй хүнийг хад чулуу гэдэг. Уучлаарай. Адилхан л тус махтай, ястай тийм үстэй. За. Амин ерөөсөө л ганц адилхан. Яагаад юм эрэгтэй хүн яагаад гомдож? За тэгэхээр одоо яа. Ааха. За тэгэхээр одоо өөрийнх нь бодол болохоор магадгүй нөхөр нь хүнтэй байгаад байна тий. Тэгээ бүр тоохгүй юм бол тэгээ тоохгүй хайж хаа дотн харилцаанд битгий ор зүгээр тэгээ цаашаа яваг эрүүл эрг гэсэн байр суртаа байна зөв үү? Зөв. Гэхдээ өөрөө үнэхээр үжиглэн гоовол. Тий. Үнэхээр ямар жигшүүдийг татах тийм үжиглэн гоовол тэр эрэг зүгээр л хай. За. Яагаад гэвэл одоо эмэгтэй хүн чинь одоо доод булчингаа чангаруулах өчнөө имчилгээ фитнес ахуулаад тэр ахуудаа хүрэлцэх хэрэглэх нөгөө нэг бөмбөг гэж байдаг штэ. Тиймэрхүү зүйлийг орчин үед бол зөндөл юм байна штэ. За. Бидний үед бол тийм огт байж угаасаа байгаагүй. Тий. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. За ер нь бол би нэг зүйлтэй айгу санал нийлж байгаа байхгүй сайн нэг сонсогч. Ямарваа нэгэн зүйлийг ингээд ажилуулах тусам тэр хэмжээгээр хөгжиж байдаг тийм үү. За бид нар жимд явлаа, гар хийлээ, мөр хийлээ, одоо хөвлий хийлээ энэ гэл те. Энэ тусмаа одоо тэр булчингаа хөгжүүлэх одоо ашиглах тусам улам л хөгжиж байдаг. Тэгэхээр яг ер нь ялгаа байхгүй. Эмхтэй хүн тэ яг тийм дотн харьцаанда байнгын орж иж доотлын булчин бол чанга байна гэдэг дээр би үнэхээр 100% итгэдэг. Ер нь судалгаа шинжилгээгээр бас тэгээд тогтоогдсон байдаг. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. За үчи минь дээ. Үчи сайхан гэж байна. Таны хүмүүсийг бодлоо хамаагүй заавсаа юм байна. За. Таны хүмүүс бол хоочны үзэлтэй сонин жоохон пооплохлоод байгаа юм уу? Тэдний үеийнхний гаргадаг хандлагыг яриад ашиглана л та. За миний бодлоор яг наад эмгтэй шиг чинь байдалд орж ирсэн юм аа юу нэ. За. Эхнэр ихтэй хоёулаа юу орж ирсэн. Энийг 4 сарын дайтай юм уу 3 сарын дайтай. За. Ажил хагчлийн дайтай яг юм байдал гарч байгаа байхгүй. За би бол яг нөхрийн өөр хүнтэй болсон гэхээсээ нөгөө нэг хүүхдтэй болонгот нөгөө аав хүн дээр дарамт санхүүгийн дарамт те. Тэгээ нөгөө хамгийн нэг гол асуудал байгаа нөгөө нөхрийн ажил хийгээд орлого олоод байгаа эхнэрээ нөгөө эхнэртэй зориулах эхнэрээ тордох нөгөө мөнгө санхүүгийн асуудал би ажил одоо ингээд хийгээд байдаг те. Их би ингээд дар гэртэл болоод байна. Би эхнэрээ гоё байх юм байна шүү те. Нэг хийж байгаа ядаж нэг дотор усын аваад өгчээ. Ядаж нэг бодог шунхын аваад өгчээ. Амттай юм аваад өгчээ. Яг хөө тэрнээр хурцдах болохоор нэг стресстэй байхгүй ихтэй хүн. Тэгэнгүүт нөгөө орон хахад нөгөөт нь бодогдоод муу иш миний ихнэр гэдэг юм уу те. Ер нь бол дотроо шаналаад яваад байна шүү дээ тийм ээ. Тийм дарамт байдаг. Нөгөө өнцг нь болохоор би яг өөрөө мэдэрчээсэн байхгүй нөгөө би ажил дээр 4 цаг явдаг өглөө оройд байна. Түүчээс тэгээд одоо юу гэдэг нэг хэсэг нэг ядаргаанд оронгуйцаа нэг хурдан тавих ч юм уу тий. Шүн нөгөө хүүхдээ амарлаад хойлоо ажиллаа унтахгүй. Тэнгүүд өдөр нь ажиллаа хийдэг. Тэгээ ажил дээр яаж амардаг. 2 цаг мага унтаж нэг амардаг. Тэгээ оройн юу яхаар тэгсихээр одоо хурдан тавьдаг ч юм уу тий. Тэнгүүд тэрэндээ ингээд өөрөө итгэдэг хгүй хүн. За тэгэхээр өөрийнх нь одоо байр суурь ч юм уу магадгүй бодож байгаа зүйл нь болохоор за араар нь тавиад ч юм уу сүүлрээд байхгүй байж болно. Зүгээр ингээд хүчин хамааралтай болох одоо стрессүүд маш их байгаа штэ тий ер нь. За одоо би гэр бүлээ авч явна ихнэрээ яах өөр хөвгтэй яах энэ одоо байр интерний зээл энтер гэл ингээд маш олон зүйлийг л ар нуруундаа үүрч яваа учраас бас ингээд ядардаг шүү гэж хэлээд байна тийм үү? За салчвуу. За салчих шиг болоо. За дараагийнхаа сонсогчийг авъя. MJL радио. Бэн сая салчих шиг болоо. За тэглээ. Гэтэ ер нь бол намайг сонсчлаа тийм ээ?
Андагшингүй бол цаг нь болсноо. Зүгээр яриад. За. За. Тэгээд тэгэнгүүтээ ирэх хүн тэрэндээ нөгөө эмзэглдэг байхгүй нэг хурдан тавиад ирсэнгүүт. Тэндээ эмзэглээд за нөгөө ядагсан их нэг нөгөө хүүхдэд дуурлагддаг нэг 10 минут сэрээсэн яда байта нэг амрах гэх юм уу те. Тийм хөө юм да стресстэй жоохон түлхээд идэг. За. Тэнгүүд нөгөө эмштэй хүн чинь яг нөгөө нэг хардах гэж нэгтэй. Энэ яагаад ингэж намайг үл тоогаад байна те? Чи яагаад ингэж хатангуй битээр ярьдаг л да. Тэгэхээр шууд болохгүй чи ингэж би манай нэг ажлын ах ихнэр хэлсэн нөгөө амар давгүй байдаг. Тэгээ чи ингэж ах юм бол би өөр нэг юм хайхтаа болчих юм гэж шууд ингэж хэлдэг сүлдүүлдэг. Яг үнэхээр яг тэднээсээ хэлдэг. Нөгөө ихнэр нас өөр амар хайртай. Тэгээ нөхөр насуураас яг нөгөө амьдралын төлөвлөлт баг ажил дээр хонд өнжөөд баг 2-3 жил тэгээд ажилладаг. Зөв. Тэгэнгүүт ихнэр нь шууд би чи тийм бол би өөр хүнтэй болно чи биднийг халамжлж байгаа нэртэй алга хамтдаг байна. Тиймэрхүү нөхцлүүд байдаг. За тэгэхээр иймэрхүү хүчин нөхцөл зүйлүүд байж магадгүй шүү. Сүлэрж ийн гэхээс илүү гэдэг шүү дээ, тий? Тэгэхээр ихнэр нь нөгөө энэ дахиад битсэн эмэгтэй нь аль болохоор хийгээл одоо хийж хурдан дуусчихсан тавьжсэн гэсэн хамаагүй хийж байх хэрэгтэй. Зөв. Сүүлд нь тэр нөгөө хүнтэй явж ийн үгүй нь мэдэгдэж шүү дээ. За тэгэхээр нэг зүйлийг асууя л да. За өөрийн чинь ихнэртэй одоо магадгүй ингээд өөрөө яг энэ асуудлыг давж гараад ингээд ард нь ярьж байгаа юм байна шүү дээ. Гэтэ тэр үедээ хэрвээ энэ эмэгтэй шиг одоо нэг тийм араатанлаг те амар тийм хүсцэн тийм гал халуун ингээд ийм дотн нахилцаг ингээд үнэхээр хүсээд ингээд энэ хүслээ ингээд тулгаад байвал дарамт мэт санагдах уу? Санагддгүү эрэгтэй хүнд? Санагдана. Яг тэр нөгөө амар олон хэлсэн дарамттай байгаа байсан нөгөө. Тэгвэл чинь яг адилхан ихтэй яг ингээд амар хүсчихсэн чинь хүүхд сэрчихвээ тийм ээ. Тэнгүүд манай ихнэр ядарсан байгаа. Тэгээ дээр нь би өөрөө ингээд яг ихнэр ингээд амар гоё хүсчихэнгүүт дөнгөж нэг хит хөдлөөл нөгөө ядарснаасаа болоод чинь. Дуусчингууд нөгөө ихнэр нь ингээд гоё байлаа гэж өөрт нь гоё байгаа шүү дээ тийм. Ингээд 10 минут ч 5 минут тийм. Нөгөө ихтэй хүн чинь би ингэж амар хүсэж байгаа ихнэрийг нэг хэдхэн ингээд минут болчиход би өөрөө болцтой гэж дахиад юм болчиход яана гэд ийм дарамтанд орчдөг байхгүй юу? Зөв. Яг тийм асуудал тулгарч байсан. За. Эмэгтэй хүн яг өөрийгөө голдог л та яг төрсний дараа. Тийм яг эмзэг үе явдаг шүү дээ тийм ээ. Амар эмзэг үе. Тэгэхээр бие бинийгээ л ойлгоосоо бие бинийг хүндлээсээ нөө бие бинийг хардас сэрдэхээсээ илүү жоохон ойлгох тийм. Ойлгох гэж хүлээжтэй байх хэрэгтэй. Тэгтээ болоо тий жоохон хүлээ харж нэг хүлээчих. Тэгээд нэг ярих нэг өдөр нэг цаг хугацаанд бүрдэж нэг яасан чамаагүй тэгээд яриад өнгөрч чинь нөгөө энэ ингээд намайг хүсэж байгаа нь ингээд тэгж шүү гээл тий. За тэгэд эхнэр нь яхаа нэг сонсогч одоо захианы эзэн манд бичсэн л байна л да. За хэрвээ нөхөр маань намайг дахин өөрөөсөө ингэ түлхээд байх юм бол би зүгээр л нэг өөр хүнээс энийг авчий шүү гэх нэг жоохон тий. Тэгэхэд үнэхээр бэлэн байна гэдэг бас нэг юм цөхрөлд орсон юм шиг байгаа л да. Тэгэхээр энэ эмэгтэй нөхөртөө очиод яг танаа яг ах гэж байгаа шиг одоо юу гэдгийг чи ингэж ах юм бол би өөр хүнтэй явлаа шүү гэж хэлэх нь зөв үү буруу юу энэ бүр харилцаагаа бүр байхгүй болгочих юм болов уу? Яг тэр хоёроос хатангуй уудсан нөгөө одоо 40 гарсан асууд байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гомдоочход хичвэ гэдэг халтанаас алидын өнгөрсөн. Би тэр чинь болоод өнгөж нэг 30-31 тагаад байхгүй. Тэр арай нэг зөөлшнөр тий би ингээд ихтэй хүн хүсэж байна тий одоо яах вэ гэдэг ч юм уу яг тэр талаас нь ярьж байгаа. Зөв. Тэр чи хийхгүй бол би өөр хүнтэй хийлээ шүү гэх юм бол гэвэл нөгөө 40-50 нэг төгсөн хүмүүс харилцаж болчиход байгаа байхгүй юу? Тэгээ одоо 70 болохоор би одоо ингээд ялч ингээд тэгээд наа би болохгүй байна уу? Яахаараа чийсэл ингээд ямар нэгэн дарамт байна уу? Яагаад байна гэдгээ жоохон хулгаад бага. Тэгээд энэ хэрэгтэй би болохоор нөгөө чатаар айгүйх нэг тийм манайх нэг тийм үтсэн барьсан энэ одоо рилж байт юм уу зураг тий бичлээ ангаа явуулдаг. Тэгээд тэр чинь бас нэг юм эрүүл харилцаа үүсгэж байгаа байхгүй. Хичнээн нэг анзаарахгүй ч нэг чатаар нэг ангаа явуулдаг тий. Эсвэл нэг рил нэм үү зураг явуулдаг тий.
Зөө. Ааха. Тэгжил их зэрэг багаар зэрэг огцом амар зэрэхгүй тэр одоо эхнэр нь одоо ингээд өөрөө сэтгэл зүйн дарамттай болчихоос тэ намайг голоод ингээд нөгөө талд нөхөр нь бас яг тийм дарамттай байгаа. Хоёр талын дарамтыг мэдэгдэж гэж байна. Яг. За холбогдсон маш их баярлалаа. Үнэхээр гоё одоо зөвлөгөө гэх юм уу те? Бас өглөө. За баярлалаа. За энэ сонсогч бол үнэхээр бас нэг гаргаж ирэх ёстой. Хүнийг бас нэг өөр нэг өнцгөр харах ёстой өнцгийг бас тайлбарлалаа л да тийм ээ. Тийм яхаарахгүй л бидний одоо амьдарж байгаа нийгэм ямар илээ те. Одоо ингээд гэр бүл зохиочихсон надад итгээд энэ нэмэгтэй те. Намайг дагаад ингээд амьдарч яадаг битүүрт итгээд нэг энэ хөөхөд төрцөн байдаг гэдэг шиг те. Хамаг одоо ачаагаа ардаа үүрж яваа эрэгтэй хүн бол яхаарахгүй л ингээд өдөр шөнөжин ажиллаж байгаа энэ тал дээр нь бас жоохон дарамт стресс байгаа шүү. Магадгүй сүүлэрхээсээ илүү ийм нарийн нандин ийм шалтгаан байж магадгүй гэдгийг гаргаж ирж байна. Үнэхээр гой санагдлаа. За дараагийн сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За үчимэндээ. За үчимэн төргий. За арийнхаа спикер юм уу радиог унтраагаараа давхар сонсдож шүү. За энэ сэдв болохоор сулраад би гологдоод байна уу эсвэл нөхөр маань сүүлрээд байна уу гэдэг. Сэдвэн яасан гинэ би дөнгөж машиндаа суугаад тэгэл За сэдв нь болохоор ингээд хосууд байгаа. Эхнэр нь ингээд дүн няраа биетэй 2 настай хүүхэдтэй. Нөхрөөсөө гал халуунд одоо дотн харилцааг хүсээд хаад нөхөр нь болохоор цааргалсан нэг оромдоод нэг хийсэн болоод орхичдаг залуу юм байна л да. Тэгэхээр энэ тал дээр эмхтэй маань болохоор ингээд айгүйх санаан зовж өөртөө ихтгэлгүй болж байна. Ягаад гэвэл бие хаа өөрчлөгдсөн те магадгүй махалсан таргалсан байж болно. Тэгээд тэгэхээр одоо нөхөр маань сүүлрээ намайг тоохгүй байгаад байна уу? Эсвэл хүнтэй болсон юм уу? Аль эсвэл би төрцөн болохоор миний энэ доотлын булчин маань суларцсан юм болов уу гэд маш ихээр ингээд стрессцсэн байгаа юм байгаа байхгүй. Эмчтэй хүмүүс болгон дотроо тэгж гадна санаа зовох бах. Гэхдээ миний бодлоор бол өөртөө ихтэй гоё. Ер нь заавал хийх шийдэж энэ амьдрал гоё байна гэдэг дээр би санал нийлдэг байхгүй юу? Зүгээр өншин хайртай бол ингээл баг тийшэд л өнсөд энэ маш гоё байх бах гэж боддгийн. Би бол ер нь бол зөв. Гэхдээ би бас жоохон чиглэггүйтэй юу л юу юм тэгэл янз бүрийн зураг бичлэг явуулаад тэгэл Ярлан зүгээр загсаа цаг хүмүүжчихэд төрлийн. Тэгэхээр нөгөө ирчүүд маань болохоор яагаад тэгээд идэм бол гэхээр бас нөгөө хийх гэхээр санаанд зовоод идэг ахта биднээсээ. Тэгэхээр ирчүүд энэ маань гомдчих юм болов, хичих юм болов. Нэг ихтэй хүн ишнэрээ хүсэхгүй юм гэж бол байхгүй л ах гэж би бодож байна. Зөв. Тийм. За тэгэхээр би бас нэг жоохон тийм айцтай байсан л да. Анхныхаа хүүхдийг төрүүлээ 2 дахь 3 дахь 4 дахь гэл ингээл явж байгаа штэ. Тэр болгондоо ингээд дотн харилцаанд буцаад ингээд орох болгондоо за мэдрэгдэм болоо тэр нь анзаарагдсан болоо сулардсан болоо гэд ингээд асуухаар үгүй ерөөсөө тийм байхгүй гэдэг гэсэн бохоггүй манаа. Тэгэхээр магадгүй хэрвээ нөхөр нь үнэхээр ингээд цааргалаа түлхээд байгаа бол зүгээр стресстэй холбоотой байж болох юм те. Ажил дээрээ ядарсан эсвэл маш их дарамттай ч юм стресстэй байгаад энэ дээр нь бүр улам ингээд ихнэр нь чи нагаад надад ингэхгүй чи хүн амтантай яваад байгаа мó гэх юм бол бараг л нэг гал дээр тас гэдэг шиг тийм ээ. Яг гоо зүгээр миний бодлоор бол ихтэй хүмүүс чинь ингээд зүгээр л ингээд оршиж явахдаа л ингээд амарч стрессээ тайлж байдаг юм байна л та. Тэгэхээр бид нар ч болохоор нэг ярин нэг найз нөхдөйгөө уулзаж хавцыг баасан ч гэдэм үү ямарваа нэгэн байдлаар гадагшлуулаад байдаг бол ихтэй хүмүүс бол зүгээр ингээд удирдлага бариад орон дээрээ сууж байхдаа зүгээр ингээд тайвширж яадаг. Тэрнээсээ таашаалыг авч яадаг. Тийм ч учраас зүгээр жоохон орхиж бүр араас нь ингээд уламсаал дээрээ дах юм бол улам л нөгөө чинь баг цаашаага явж магадгүй. Бүр нөгөө нэг өсгөд хийсэн л хичээл болохоор зүгээр орчиход ирдэг юм аа ирдэг юм гэдэг үү?
Би яг нөгөө сайдыг сандрал ахгүй гэдэг шиг сайхан өхнийг сандрал ахгүй гэдэг. Тийш дээ өөртөө ихтэй бай бүсгүй юм тийм биз дээ. Тийм. Тэгтгий өөртөө гутар ус гэдгээ янз бүр өдөр болгон гоё үнэштэй одоо гоё юмаа төрхэд зүгээр л заавал өсч орохоор албагүй шүү дээ. Зүгээр усанд ороод Зүгээр л өөрийгөө хайрлаа. Тий өөрийгөө хайрлаж байгаагаа тэр хүн бас харуулах юм бол эн чинь бас ингээд эн чинтэй бас юмштэй хүн байна. Надаас өшөө хүн гिचүүл яана энийг бодогдсон тэгэхгүй тэгэл эргэтэн анжаарал ингээд жоохон унжгал байж болохгүй хүүхнүүдээ ер нь бол зөв. Тийм шүү. Би одоо ингээд эмхтэй мань болохоор за их нөхөр маань ингээд надад хүссэн ингээд энэ дотн харилцааг маань өгөхгүй юм бол би зүгээр л одоо өгдөг хүнийг олчноо гэсэн ухааны бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй ингээд энэ байдлыг яг бие биендээ хэл хэмжээний дотн хосуудж болно. Эсвэл нэг залуухан хүмүүс албал тий одоо уур аг омогтой дээрээ за би яг одоо өөр хүнтэй болоход бэлэн байна гэж хэлчих юм болов юу бөө ирүүл болох юм шүү баг. Чи тийм үнтэй юм уу? Чи тэр лүгөө явуултаа гэвэл яа? Тийм. Тэгээд өмштэй хүмүүс гэдэг дээрээс өмштөл хамгийн бие цол тавин хамгийн гоё юм өмштөл гэдэг учраас ихтэй яхаар тийм ойлгож болдог юм байна. Маад яшчих магадгүй ингэж магадгүй хүүштэй залуучуудаа эмчтэй хүн чинь хамгийн хайртай нэгтэйгөл одоо хамгийн маа бие цол тавин юм байдаг байгаа гэдэг бодсон юм. За холбогдсон маш их баярлалаа. Баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За үнэхээр гой бас нанаас санаа шийдэлч гэх юм уу те гаргаж ирж байна. Тэгэхээр зүгээр бүсгүй минь өөрийгөө хайрлж залуухан хөөрхөн сайхан байна те хажуудаа хантай ажилттай өр хүүхэдтэй байна. Тэгэхээр өөрийгөө хайрлаад өөртөө ихтгэлтэй бай. Өөрийгөө торд зүгээр гэртээ ингээд янз бүрийн олон юм бодоод авахгүйгээр зүгээр л өдөр тутмаа зүгээр л нөхрийнхөө дэргэд зүгээр ураг цэцэг шиг ураг дэлбэл гэдэг юм ба штэ тий. Тэгэхээр энэ зүйлг бол надад маш их таалагдлаа. Дахиад нэг сонсогч авах цаа байгаа юу найруулагч? За нэг сонсогч авчи. MJ радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчи минь хоёуланд нь болохоор нэг айхтар удаан цаг байхгүй шүү. За. Би айгу тавчгүй тодорхой хийж бодлоо. За. Энэ хэд олон хүмүүсийн хүмүүстэй хэлсэн. Тэгээд хүмүүс байна дэрмэн жоохон каналаас байдаг юм уу? Итгэж тэмүүлээд харагдаж бодлоо. За. Нэг л яг нэг зэмтэй хүн төрөө тэгээд орно гэдэг ч юм уу. Тэгээд зүйлүүд маш байгаа. Одоо тийм бодоод тэрнээс эмчтээс жоохон буруу гэдэг орчуултаа одоо тэгээд хайшаа бэжин гэж тэмүүлчихсэн байхгүй юу? Тэгэхээр яг миний зүгээс яг зөвхөн байгаа юм нэг юм бодоод хоёр хасууд маань өөрсдөө аштай ярилтаа бивнийг ойлгодог байх хэрэгтэй. Тэндээ тангуяа байх хэрэгтэй гэдэг чинь үнэхээр одоо гэр бүл байгаа амьдрал тохиолдсон байгаа бодоод бүх юм одоо ингээд нийтдээ одоо өмнө болсон бүх юмудаар яг ч юм уу жижиг гэдэг юмудаа яриа. Байтгах гэж бодсон. Одоо тэгээд энэ бол маш фатер бүгдөө хоёрчлоо маш одоо юу гэдэг мундаг скил төгсөлтэй болчихлоо тийм тиймэрхүү хүмүүстэй бас очиад ингээд нөгөө зөвлөгөө аваад ч юм уу тиймэрхүү байдлаар байх юм бол илүү юу харилцааг хайцсан бол гэж боддог тийм. За тийм наа ч бас гой санаа шүү. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За үнэхээр гоё бас эрг зөвлөгөөнүүд өгж гин тийм ээ. Тэгэхээр үнэхээр таалагдлаа манайхан. За энэ хүрээд манай өнөөдрийн хинтч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Манай өнөөдрийн хосуудад тулгардаг асуудал бол сулраад байна уу, сүүлрээд байна уу гэсэн сэдв дор явлаа. Тэгээд орж ирсэн холбогдсон бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Мөн лайвыг тасралтгүй үздэг, унтлагынхаа өрөөнтэйгээ хамт байдаг бүх сайхнуудаа маш их баярлалаа. Тэгээд харамгүй лайк, шеэр зүрхээ дардагт маш их баярлалаа. За ингээд энэ хүрээд манай энэ 7 хоногийн бүх эфирүүд дуусч байгаа. Тэгэхээр амралтын өдрүүд ирж байна. Хагас сайн бүтэн санд манайхан үнэхээр сайхан таатай сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгээд
даваа гаргийнхаа үчийн хөтөлбөрүүдээр та бүхэндээ дахин уулзтлаа. Түр баяртай сайхан амарцгаагаараа манайхаа баяртай.